Дараагийн мэдээг хүргэе. Улсын хурлд ардчилсан намын бүлгийн зүгээс ерөнхий сайдыг огцруулах асуудал болоод улсын хурлын даргаыг огцруулах асуудлыг хамтдаа нь хэлэлцэх ёстой гэж үзэж байгаагаа мэдгдлээ. Харин бүлгийн зүгээс аль нэгийг огцруулах ёстой гэсэн нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй гэв. Улсын хурлд ардчилсан намын гишүүд өөрсдийн үзмжээр саналаа өгнө гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал улсын хурал дээр санал хураалт явуулах үед гол нөлөөлөх субъект нь улсын хурал дахь ардчилсан намын 42 гишүүн. Иймээс ч ардчилсан нам бүлгийн саналаа аль талд багслах вэ гэдэг нь анхаарал нь төвд байна. Харин өнөөдөр ардчилсан намын бүлэг хуралдаж ерөнхий сайдыг огцруулах асуудал чуулганы санал хураалтыг болох хүртэл бүлгийн нэгдсэн байр суурийг илэрхийлэхгүй гэдгээ мэдгдлээ. Байр суурийг нэгтгэж олон нийтэд зарлахгүй. Бид нэр тэр үед очиж нэгдсэн байр суурийг гарганаа. Энэ хүртэл гишүүд бас тодорхой хэмжээний итгэл үнэмшлэр асуудал хандаад явж болно. Тэр үед бүлгийн нэгдсэн байр суурь, ардчилсан намын нэгдсэн байр суурь гарна. Энэ үедээ бид нар олон нийтэд мэдээлэлд байр суурь нэгдвэл байдлаар хангаад явна гэж. Харин ерөнхий сайдыг огцруулах асуудлыг улсын хурлын дарга амар өсөлтөнд огцруулах асуудалтай хамтд нь нэг өдөр хилцэх ёстой гэж үзэж байна. Энэ хоёр асуудлыг хамтд нь хилцэх ёстой. Магадгүй нэг өдөр нэг дор хилцэх ёстой. Энэ өөрөө зөвхөн нэг хоёр албан тушаалтны асуудал биш. Үндсэн хуулийн засаглал хоорондын асуудал, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллагын хоорондын энэ зөрчлийн асуудал болж хувирлаа. Ер нь өөрөө парламентд яс бичгийн тулд аль нэг парламентын дарга нь улсын хурал намын дарга нь парламентын толгойд гарч суудаг энэ буруу жишгээл солих хэрэгтэй юм. Парламентын спикер намын дарга байх тухай эсвэл улсын хурлын дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байх тухай ямар ч үг үсэг заалт үндсэн үйлд байх. Ардчилсан намын хувьд засгийн газрыг огцруулах асуудлаас илүүтэй улсын хурлын даргад ёс зүйн шаардлагыг тавьж байгаа билээ. Иймээс санал хураалтаас өмнө нэгдсэн байр суурийг илэрхийлэхгүй гэсэн ардчилсан намын байр суурийг тодорхойгоо болгоод байна. Түүнчлэн ардчилсан намын бүлгийн зүгээс төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эх 7 хоногт өргөн байрхаа мэдгдсэн юм а. Учир нь нүүрсний гэрээнүүдийг эрх баригч хүчин төрийн нууцад авах замаар ард нь хийгдсэн хуудуутай үйлдэлүүдэд нууж байна гэж үзэж байгаа юм байна. Иймээс ч хуульд өөрчлөлтийг оруулж нүүрсний гэрээнүүдийг нууцад хамааруулдаг байдалд цэг тавихаа мэдгдлээ. Олон асуудлуудыг улс